За бүгдээрэнд өдөр миний хүргэе. Өнөөдөр Кредит банкны подкаст номер 2 амжилттай та бүхэнд хүргэж байна. За өнөөдрийн зочин бол мандал даатгалын хөрөнгө оруулалт хариуцсан захирал Ган Зүрэг, Эрхэн Ган Зүрэг маань оролцож байна. За бидний Кредит банкны подкастын урилгыг хүлээж авч оролцож байгаа танд маш их баярлалаа. За ажил тавлгүй. Сайхан хаварч гин үү? Сайхан. За өнөөдөр маш халуун өдөр байна. За тэгээд өнөөдөр бит хоёрын ярих сэдв ч гэсэн маш халуухан байх болов уу гэж бодож байна. Тэгээд товчхон бөгөөд маш сонирхолтой байдлаар өнөөдрийн подкаст маань явна. Сонирхолж хэлэхэд манай банк бол 2019 онд 100% шинжлэхтэй ботгон чанарын шинжилт хийгээд системийг шинжилт хийгээд одоогоор 4 салбартай 4 хотын Азигт 4 салбарын үйл ажиллагааг ерөнхийдөө байгууллагын шин чанар руу байгууллага руу төлөхөө ажилласан. Бас тэрний дунд иргэдэд хүрэх ритейл банкны үйлчлэгийг бол бас давхар бүгдийг хангаад ингээ сайхан маш амжилттай явж байгаа банк байгаа. Та бас энэ банкад ажиллаж байсан байна. Тэгээд өнөөдрийн гол зорилго маань бол бас Кредит банк маань ерөнхийдөө ажилч дундаа чөлөө цагаараа клубуд хуваагдаж байгаа. Тэгээ ном уншигчдын клуб, тэгээд аяллаа клуб, уулан талах клуб гэл бизнесийн клуб гэд маш олон сонирхолтой нэгдэл клубуд байгуулж байгаа. За тэгээд таны урьж авчирсан гол шалтгаан бол ерөнхийдөө таны орчуулсан ном сайхан бүтээлийн талаар ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр манай подкастын маань ерөнхийдөө гол үндсэн суурь бол ном уншигчдын клуб. Тэрнтэй давхцаа таны Рэй Далиогийн зарчмууд гэдэг номны талаар хуулиар ярилцмаар. Яагаад орчуулах вэ? Энэ ингэсэн байгаа. Би банкн дээр ажиллаж байхдаа бас тодорхой хэмжээний менежментийн ур чадвар шаардлагатай байсан гэх юм уу тэргээ хөгжүүлэхийг зорьсон. Тэр хугацаанд бас сонирхолтой сайн номнууд юу вэ? Тэр дундаа санхүүгийн зах зээл дээр байгаа яг сайн номнууд юу вэ гэд ирж хайж болсон үе. Тэр явж байгаа энэ 2017 онд гарсан ном. Тухайн үед би бас яг энэ үеэрээ энэ Рэй Далио гэдэг хүний бол баян Bloomberg, Reuters эцэг баян л гарч идэг байна. Тэр хүний мэддэг байж ном гарцсан гэр хойсон нэгдээд. Тэгээд тэр баг уншиж ирсэн. Уншаад амар их ойлгож ирсэн. Хойсон нэгдээд. Тэгтээ би сүйд орчуулах үед бол тэр үдээс ойлгоогүй юм байна л гэж бодсон л та. Орчуулахад хэд их ойлгоод юм бэл. Тэгээ ингээ оюу санагдчихсэн. Тэгэнгүүтээ би бас нэг Eagle дээр нэвтрүүлэг хөтэлдэг. Тэр нэвтрүүлгээрээ дамжуулаад шууд ярьсан бохгүй. За ийм гоё ном байт юм байна. За ер нь санхүүгийн зах зээлээр ажилладаг. Заавал унших хэрэгтэй байна. Гэт ингээ ярьсан чинь манай асралт гээд найз над руу залгаад хүү өгшөө би эрхийг авцсан байгаа шүү дээ. Хамтарч орчуулахгүй юм уу? Чам ингээ ярихаар чинь гоё санагдлаа гэд. Тэгээ ном дээр чи өөрөө маш их тийм санхүүгийн хэллэгүүд ч юм уу те мэрэгжлийн юм гардаг. Тэрэн дээр нь эргээд бас мэрэгжлийн хүн байна да чи яг тэр хэсгийг орчуулчаа чи. Би болохоор арай нэг юм тов хүний амьдралтай холбоотой хэсэг орчуулъя гэд ингэж анхаад санал тавьж ийсэн. Тэгээ бид хоёр явж байгаа дахиад Чинзо гэдэг найз байгаа. Одоо Манист ажилладаг. Чинзо найз манаас нэгдийгээд ингээ бид гурав хамтраад энэ хүн номыг орчуулъя гэд ингээ ярилцаад ажилласан. Тэгээ яг ном орчуулна гэдэг бол нэг тийм гоё ажил биш байлээ. Маш их шантарсан. Ерөнхийдөө ямар их хугацаа зарцуул. Энэ гэсэн бид 2018 оны намар ерөнхийдөө шийдээд орчуулъя гэдэг. Тэгээ 2019 оны цэгч аяга ажиллаа эхэлж байгаа. Ингээ яваад уг нь 19 оны 9-р сард гарга нэг төлөвлөж ийсэн боловч хэмжээд байгаа юм. Тий. Ингээд яваал редактор солигдоол ингээл өөртөө ч муу ажиллаж ийла те. Ингэж явсаар гоо донд усцсан. Ингээ 2020 оны эхний улиралд ерөнхийдөө ном хэвлэлтээс аваад зах зээл тавьж байгаа. Тэгэхээр одоо нэг жил гарan баг болчихж байгаа байхгүй. Тийм байна тий. За ер нь бол номны эрхийг ингэж олж аваад асуулт найз маань таны найз маань ингээд ураад ерөнхийдөө энэ ном маань 3 хэсгээс бүрдэж байгаа шиг байлаа тий. Ерөнхийдөө хэсэг бүлгээр нь салгаж аваад орчуулсан тий. Ер нь Рэй Далио энэ одоо энэ номны эзэн гол зохиогч энэ хүн маань ерөнхийдөө одоо хоёлаа сонсогчтой мэдээлэл болох үүднээс нэг товч танилцуулбал одоо ямар үйл ажиллагаа явуулдгийг, компани ямар үйл ажиллагаа явуулдгийг, хувь хүн яагаад ийм амжилтанд хүрэх болсон гол шалтгаан нь юу байсан гэдгийг хоёлаа нэг дэлгэрэнгүй зүгээр нэг симплэр хэлвэл. Ийм байгаа. Эхлээд хоёлаа
Ray Dalio гэдэг хүн маань юу хийдэг, ямар шиг хүн бэ гэдгийг ярив. Тэрнийхэн дараа нь яаж яваад тийм хүн болж хувираад яг юу тэр хүний тийм болгоо гэдэг тухай хоёр салгаа. Тэгэхээр эхний хэсгээр болохоор Ray Dalio гэдэг хүн бол Bridgewater Associates гэдэг хөрөнгө оруулалтын сан удирддаг хүн байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын сангууд чинь их тусдаа шүү дээ. Mutual fund гэж байгаа, hedge fund гэж байгаа. Тэгэхээр энэ хүн бол hedge fund буюу арилжаа хийдэг хөрөнгө оруулалтын сан байгаа байхгүй. Арилжаа хийдэг гэхээр ингээл нэг хувьцааны зах зээл дээр ч юм уу long short гэх нэг predict хийлээ те. Тэгэл нэг тэндээс ашиг хүртээ явдаг юм маш эрчимтэйгээр арилжаа хийдэг юм эрсдэл төр авч идэг юм хөрөнгө сан. Энэ нь болохоор дэлхийн хамгийн том hedge fund-ийн төрөл дотор хамгийн том Bridgewater Associates. Тэр энэ Bridgewater Associates-ийг сүүлийн 40 жилийн хугацаанд үүсгэн байгуулад дэлхийн хамгийн том болгож чадсан тийм хэрхэн байна. Өөрийгөө хувь хүнийх нь хувьд ярих юм бол Manner бол дэлхийн топ 100 баяны нэг. Тэгээд энэ хүний яагаад гоё юм бэ? Яагаад мундаг юм бэ гэхээр гол нь тийм байгаа юм. Алдаанаас маш их сайн суралцаад тэр алдаагаа тогтмол бич тэмдэглээд тэгээд тэндээсээ эргээд нөө өөртөө ингээд дараа хэрэглэх зарчим томьёо болж авдаг. Томьёо буюу зарчим. Яг амьдралаас урган гарсан томьёог зарчим гэж байгаа байхгүй юу хүний хувьд л тий. Зарчим гэж гаргаж авч идэг. Тэгээд тэрийг цаашдынхаа ажил дээр хэрэглээ явж идэг ийм автаж. Зүгээр л энгийн жишээд анх өөрийнхөө ажил дээр зүгээр юм хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтуудаа бичдэг. Тэгэхээр эргээд нөгөөх нь дараагийнхаа шийдвэр гаргалтуудыг сайжруулж идэг. Амьдрал дээр гарч байгаа алдаануудаа бас хаддаг. Тэгээд тэрнээс дараагийнхаа сургууль. Тэгэхээр энэ Ray Dalio гэдэг хүн бол яг тийм баян ингээд өөрийнхөө алдаа сайн талаас суралцаад тэгээд улам дэшээ явахад тэмүүлж идэг ийм л хүн байна. Тэгээд өөрөө ч гэсэн тэрийг миний одоо энэ 40 жилийн амжилттай энэ Bridgewater Associates-ийн амжилтын цаад нууц бол энэ зарчмууд юм аа. Ингэж би өөрийнхөө алдаанаас сурдаг, өөрийнхөө юм шүүж суугаж чаддаг байсан болохоор үдээ зэрэгтэй яваа юмаа гэж бол хэлдэг. Тэрээр бүгдийг нийлүүлээд ингээд ном болгоо гаргачихсан байгаа нь өөрөө маш хэрэгтэй юм байна. Зүгээр тийм зүйл байгаа юм. Bill Gates ч юм уу, Mark Zuckerberg ч юм уу мундаг. За баян ингээд дурдах юм бол Rockefeller бүх цагийн хамгийн баян. Тэгээд ягаад тэр хүмүүс биш заавал Ray Dalio юм бэ гэхээр тэр хүмүүс яг өөрийн гараар өөрийнхөө амьдралыг дүгнж бичсэн байдаг юм байна. Тэгээд өөрийн гараар өөрийнхөө амьдралыг дүгнээд би ийм зүйл ингэж алдаад эндээсээ ийм зүйл сураад гэж бичдэг юм байна л та. Илүүтэйгээр тиймэрхүү хүмүүсийн төвчээр өөр хин нэгэнд харж байгаа бичдэг. Гэхдээ ингээд одоо чиний амьдралыг би бичнэ гэдэг нь шал утгагүй байхгүй яг үнийг хэлэхэд те мэдгүй шүү дээ. Би чи юу мэдэрч ийсэн чамаа яаж хандж ийсэн вирус ойлгохгүй байхгүй. Чиний гоё л харагдана. Манай энэ залуу бол үнэн мундаг гоё яриатай ингэдэг залуу байсан тий. Гэхдээ чи тэр ярьдаг болохын тулд магадгүй маш удаан ажилласан байхгүй юу тий. Тэр пейн нь хичээл болохоос биш чиний хэр гоё ханган байгаа чинь юу ч заахгүй байхгүй тий. Ерөөсөө тий. Тэр утгаараа яг ингэж өөрийнхөө амьдралаа өөрөө дүгнээд бодоод өвчин шаналлаа бичээд сурсан юм. Энэ өөрөө тэгэхээр онцгой бүтээл юм байна л да. Дотоод мөн чанараа бусдад түгэж гэдэг бол маш том. Тий. Тэгээ би зүгээр юу ажилласан? Elon Musk-ийн бас ном уншижсэн. Quest for Fantastic Future гэдэг ном байгаа. Гоё ном, амар гоё. Би тэр номыг уншаад нэг зүйлийг маш сайн ойлгож, тэр нэмлээ хүн зоригтой байх хэрэгтэй гэдэг зүйлийг бүр ингээд ясандаа тултал ойлгож ирсэн байхгүй юу? Гэхдээ тэр өөр хүн бичсэн ном. Тэгэхээр бид нэг юм уншиж дуусны дараа эргэлдэж эхэлсэн байхгүй юу? Гэхдээ яг бодит үнэн байсан уу те? Тэгмээ сүүлд нь бас юм аган гардаг байхгүй тэр номон дээр Elon Musk нь өөрөө эн чинь жоохон худлаад ивэргсэн өөр асуудал байсан гэдээ ярьдаг. Тэгэнгүүт ч утгагүй болчихж байгаа юм чи. Нэрээ тэгэхэр чи те. Би хин нэг төсөөлж нэг хин нэг ажиглаад хин нэг төсөөллийг уншицсан биш үсттэй. Бодит байдлыг биш те. Жоохон тийм санагдчихсан. Ер нь Ray Dalio-гийн анхны ном мөн. Ray Dalio өөрөө их гоё юм бичсэн номнууд байгаа. Тэрэн дээр бас нэг Template for the Big Debt Crisis гэх ном байгаа. Тэр нь болохоор илүүтэйгээр эдийн засгийн чиглэлийн ном. Тэр нь би бас яг бүтэн биш нэг таллаж уншиж ирсэн удаа би. За нэрийг анхных нь ном юм болов. Би тэрийг бол өстой сайн яахгүй маань. Миний ямар ч нэг бүр ингэж амар хүн болгон мэддэг болсон те ингээд зарагдаж яг publicly одоо available болсон ном юм бол яах аргагүй тийм ном юм. Гэхдээ тийм жижигхэн ном бичмэр одоо өөртөө үлдээгээ тавьсан байсан бүгд мэдгүй. Одоо чинь энэ Harvard сурж ирсэн найз асууж ирсэн тухайн үед Ray Dalio Harvard явна байхгүй. Harvard-ийн төгсөгч нартай очиж уулзж байхдаа жижигхэн цаасууд барьцаа очсон гэсэн.
Тэгээ нор шиг тайд нэг уншаад үзэх гэхэд тойруулаад уншуулуулаад тэгээ энэ ямар байж гин алдаад тэгэл байна юмуд яахаар байна гэж хэлжсэн гэдэг юм байлээ. А гэтэл тэр нь эргээд энэ ном байсан гинлээ. Тэр жижигэн бичвэрүүд маш бичвэрүүд мемо ер нь маш сайн байсан юм шиг байна. Тэгээд тэр нь одоо ингээд юу яаж байгаа юм. Тэгээд тухайд бодож исэн бодол одоо их зүг байна уу? Буруу байна уу гэж ингээд харддаг юм байна л та. Тэгэхээр нэг хүний үзэл бодол одоо юу гэдгийг залуудаа зоригтой байна. Нэг юм нэг зүйлээр харж, нэг талаас нь харж энэ болох л ёстой гэдэг ч юм уу тий. Дараа нь цаг хугацаа өнгөрсний дараа за энэ жоохон дутуу бодсон байна гэдэг ч юм уу. Энэ номноос бол суралцах зүйл маш их болов гэж би бодож байгаа л. Тэр учраас бас би хоёул бол өмнө уулзж исэн. Номоо бол би багаар салхи оруулж байгаа. Тэгээс амжихгүй бай. Тэг маш сонирхолтой санагдсан амьдрал болон ажлын зарчмууд гээд тэг хоёул бас нэг үгийг айгаа онцолж тодорхойлох хэрэгтэй юм шиг санагдсан. Зарчим. Мөрөөдөл гэлдэг, зорилго гэлдэг те. Мөрөөдөл гэдэг бол хүний хүсэж тэмүүлж байгаа одоо уулан дээрх хамгийн топ зэг те. Тэнгүүт зорилго гэдэг маань мөрөөдөл юм бол шат гişгүүр юм аа. Ингээл зарим хүмүүс тодорхойлдог. Би ч бас тэгж боддог. Тэнгүүт зарчим гэдэг зүйл маань ерөөсөө хувь хүний хүмүүжил тэгээ өнгөрсөн ирээдүйд зэрэг олж авах туршлагаасаа хуваалцж байгаа. Одоо хууль гэх нь бас хэцүү бах те. Ер нь бол зорилгын нэг одоо өнгө аяс ч юм уу тэгж харж байгаа. Зарчимч бай. Зарчмын хувьд хоёулаа нэг яриа хэлдэг шүү дээ. Тэгэхээр яг үнэн бодиттой асуудлыг шийдэе л гэдэг хамгийн үн цэнтэл боловсролын болов гэж би тодорхойлоод байгаа шүү дээ. Таны хувьд тавчхан тодорхойлох зарчим гэдэг зүйл нь яг юу юм? Би чамтай санал нэг байна. Гэхдээ би тавчхан биш жоохон уртхан тайлбарлах юм бол тэрний юм гэхэлэр амьдрал би одоо юу өмнө хүмүүс ярьжсэн тэрний юм гэхэлэр амьдрал гэдэг бол нэг зам юм байна гэж харж ирсэн. Тэгэхээр одоо ихэнх хүмүүс амьдрал бол нэг хүрх цэг юм шиг бас ойлгож байна л та тийм биш. Би тийм болно бод. Тэр л амьдрал юм шиг тийм. Болоогүй цагтаа амьдрахгүй байгаа юм шиг бодож болохгүй. Тийшээ явж байгаа зам л өөрөө амьдрал юм байна л. Зарим нь хүрэн зарим хүрхгүй тэр гол биш. Гол нь л алхаж байгаа. Тэгэхээр зам гэдэг заавал чиглэлтэй байдаг байхгүй тийм. Чиглэлгүй зам гэж ойлгохгүй. Тэгэхээр тэр чинь замгүй болчихж байгаа байхгүй. Хамгаал гэрээс л гараад ингээл төрөл байж болохгүй юм л. Чигтэй байх. Тэгэхээр тэр чиг гэдэг чинь өөрөө зорилго байгаа байхгүй. Тэгэхээр би одоо эргээд тэр зорилго мөрөөдөл алсын хараа гэдээ ярьж байна. Энийг юу гэж томьёолт тэгвэл энэ зүгээр чиг юм байна л гэж боддог. Гэхдээ хүрх ёстой цэг гэхээсээ илүү чиг юм байна гэж боддог. Тэгэхээр тэр чигийн арс ингээл яваад. Тэр чиг рүү ингээд хүн явж явах хугацаанд гурван зүйлийг өөртөө шингээсэн байх хэрэгтэй байдаг юм байна гэж бодсон. Тэр хүний гурван зэгсэг гэх юм уу та тий. Одоо үр хөвчөндөө авч явдаг нэг юм түүл одоо тий хэрэглүүр. Хамгийн эхлээд тэр хүнд үнэт зүйл гэдэг зүйл байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол үнэт зүйл гэдэг зүйл маань хүн юуг хайрлаж хүндэлдэг юм бэ? Яадаг юм бэ гэдэг санаа. Баг багтаа чинь мэдээж ээжтэй хайртай. Ингээд тэгээ ингээд тэр чинь өөрөө чинь үнцүүл юм байна л та тийм. Чи одоо чинь ээжтэй чинь холбоотой юм нэрхэж амар зөөлөн ханддаг юм байл да яхаар ингээд уяраад л тийм. Тэр үнцүүл واخгүй хүнд байдаг. Эх оронтой холбоотой юм хараад ихэвс ингээд уяраад л тийм. Гадаад явж байхад ч юм уу Монгол гэдэг нэг сонсохаар гоё шүү дээ нэг тийм ингээд Монгол гэл те эсвэл ингээд олимп болоод анх удаа Монгол хүн медаль авахад бүгд баярлж байгаа байхгүй те тэр чинь үнцэл бүгд нэг нийлүүл үнцэл байгаад байгаа байхгүй тэр үнцэл гэдэг нь заавал авах үнцэл гэдэг зүйл байхгүй бол хүн юуг хайрлах юуг хүндлэх юуг илүүд үзэхээсээ мэдэхгүй юм байлаа ингээд төрчхөр хүн нэг тийм бас сайн яг татж байгаа те ингээд утгагүй болчихдог. Тэгэхээр үнцэл байхгүй бол замдаа хэнийг ч хамаагүй доромжилж юу ч хамаагүй шидэж нэг тэгж алхах юм тэр замаар явах та те. Тэр замаар явах чинь нэг юм өөрийн зүрхэн ингээд хайрладаг юм хонтой байх чинь хүний явахад ингээд дэмтэл гэдэг юм байна л. Хоёр дахь нь ёс суртахуун гэдэг зүйл ethics. Энэ яаж үүсэж чинь гэвэл нийгэм шид хүмүүс чинь ингээд тэр замаар явахсан чинь ганцаараа бартгуул юм байна л яах юм. Тэр олоолох шаардлагатай болдог. Тэр хүмүүс ингээд нийлж яваад нийгмийг үүсгэж явдаг байхгүй. Тэгээ нийгэм ба олон байхаар хоорондоо дүрм тохирдог юм байна. За бүгдээрээ нэг л газар амьдрах юм байна. Энэ газар амьдрахдаа нэг ч хүн годомж хийхгүй шүү. Яг л бүгд хордсон шүү. Тохирчж байгаа байхгүй. Ингээ яс суртахууны хин хэмжээндээ заадаг байхгүй тий. За бүгдээрээ хоорондоо ярилцахдаа ямар нэгэн хараалыг хэлэхгүй муу мухаар дормжлохгүй байцгаая шүү. Яс суртахууны хүмүүжлтэй. Нэгнийхээ санааг ойлгоцгоо нэгнээ дэмжиж гэл ингээд нэг юм тодорхой нэг юм нийгмийн юм хилцэлт хүрчдэг юм байна. Тэр энэ өөрөө яс суртахуун гэдэг зүйлээс код болчихдог. Тэгэхгүй бол ингээд нийгэм шиж олуулан амьдарч байхдаа
нэгнийгээ доромжлоод, нэгнийгээ цохиж унгаагаад түлхээд ингээд байвал бүтэхгүй. Тэр чинь нийгэм шошин тогтноо болчихж байгаа. За ингээд хоёр дахь хүн өөртөө шингээдэг зүйл нь ёс суртахуун юм байна. За гурав дахь нь юу гэхээр зарчим юм байна. Энэ бол яг хувь хүн өөртөө ухамсараараа бий болгодог дүрм байгаа юм. За ингээд бид нар бүгдээрээ сайхан нэгнээ ойлголцчихдаг. Ёс суртахуунтай ханддаг. Муу мухай зүйл нийгэмд хийдгүү. Давхар амир тийм хайраар дүүрсэн үнд зүйл ихтэй тийм хүн байгаа. Тэгснэ өглөө босдгоо хинч горлохгүй шүү. Тэгтээ унтаал гэдэг нэг сүртэй ажил хийдгүү тэгэл хүнд гай болдгоо. Тэр хэрэгтэй ч юм хийдгүү. Ингэнгүүт ч хувь хүн илүү сайн байхын тулд зарчим гэдэг зүйлийг бий болгож эхэлж байгаа байхгүй. Би өглөө болгон 8 цагт яг босно. Хүмүүс окей би тэгвэл 6-аас. Гэл ингээд олон зарчим орцолж юм л да би тэгвэл эрт унтъя. Тэр өглөө эрт босох юм бол ингээд би өдөр болгон 30 минут заавал номно шээ. Миний зарчмууд гарч ирээд. Би яагаад энэ зарчмыг бий болгоч вэ гэсэн чинь өдөр болгон ном уншиж байгаа хүн илүү байгаа нь түүхээр баталгаажсан. Илүү байгаа нь ойлгомжтой байгаад байдаг. Окей тэгвэл би уншия. Яг тэгэхээр орчин цагт бол мэдлэг гэдэг зүйл бол яхаа аргагүй хүчтэй зэвсэг болоод ирсэн юм. Тэр хүчтэй зэвсгийг би ч гэсэн их бага хэмжээгээр бол өөртөө авч явах хэрэгтэй байна гэж үзээд ингээд уншдаг бол зарчим бий болгож байна. Тэгэхээр зарчим гэдэг энэ өөртөө зохиосон дүрмүүдийг хүн өөрийнхөө амьдралаас сурч болно. Одоо чинь Ray Dalio 40 жилийн хугацаанд ингээд лаглын зарчмыг боловсруулж байгаа байхгүй. Одоо чинь 30-40 наслахтай ингээд өмнөдийг бодох нь л за би тех нэ гэсэн мэн ингэж алдчих чинь хангалтгүй юм байна л. Хүн төрөлхтний түүхэн хугацаа чинь маш урт шүү дээ Тэгвэл яагаад тэндээс суралцж болохгүй гэж гэдэг асуулт байгаа байхгүй. Түүхээс. Тийм. Яг өмнө нь над чиг нэг иймэрхүү гар амьдарч ирсэн л байгаа байхгүй Тэр гар яаж ирсэн бол амьдэрдсан болов яасан бол бүгдийг ингээл ойлгоод хараад их бах хэмжээс суралцаад тэр үнээр зарчмаас суралцж байгаа байхгүй. Benjamin Franklin хідээс өсдөг байсан юм. Benjamin Franklin гэж алдартай мундаг гэж бүгд төлөвшөж байгаа бол тэр хүний амьдралыг судлаад зарчмууд нь олж авч болох байхгүй Ямар зарчимтай байсан. Шудраг гэдэг юм байсан юм байна, гэсэн юм байна. Тэгэхээр зарчим гэдэг зүйл бол нэг талаас юм амьдралын хүн өөртөө зохиосон дүрм, илүү сайн сайхан байхын тулд зохиосон дүрм юм байна. Тэр дүрмийг бол өөрийнхөө алдаардаг талаас өөрийнхөө амжилтаас суралцж болно. Нэг. Эсвэл бусдын алдаардаг, бусдын амжилтаас хараад суралцж байна. Илүү хурдан, илүү нэг товч зам байгаа байхгүй. Хүн бүх одоо энд байгаа бүх ингээд одоо шингэн рүү гараад үрээд айл нь одоо гар түлдэг юм байна, айл нь хүүт юм гэдэг шаардлагагүй шүү дээ. Мянган дөрөд итгэж та заяа шиг итгэчээ тэр хүн дүүрээд гараад үлцэн би гараад үлдээч яах юм бэлээ гэдэг босоо. Тийм л хүчтэй болов гэж боддог зарчим. Баярлалаа. Ер нь бол маш өргөн ойлголт ялцдаг нэг үгэлбээр тайлбарлах боломжгүй тийм ерөнхийдөө дүрм юм тий. За тэгээд бас номтойгоо холбоо таны үйл ажиллагаатай хийж буй үйл ажиллагаатай холбоод ярихад санхүүгийн шинжээчийн цаг гэдэг манай сонсогч бас мэдж байгаа бах. Игэд хэлүүцээр явдаг шүү дээ тий. Ингээл одоо та бол одоо банк санхүүгийн салбарт ажиллаж байсан эдийн засагч. Ер нь бол таны хэлэх гээд байгаа гол санаа, таны явуулж байгаа үйл ажиллагаа ерөнхийдөө зорилго нь ингээл санхүүгийн ингээл тоо яриад тэгэл одоо нөгөө COVID-19 тэгээ гадаадын хямрал эдийн засгийн хямрал өсөлт тэгэл ер нь энэ бодиттой зүйл байд юм уу? Ер нь таны хэлэх гээд байгаа гол санаа ер нь юу байд юм бэ бас? Хоёул сугаараа дамжуулаад бас хүргэе те. За яг хоёлаа эхлээд юуны талаар ярилцъя. Яагаад ингээл нэвтрүүлэг гаргаж ирээд сүүлийн хэдэн жил тасралтгүй ингээл ард төргээл яагаад энэ номыг орчуулаад те уйдс юм уу те ингээд хийм яваад идэм бэ гэвэл цаана бүгдээ нэг л шалтгаантай. Тэрний үг гэхээр Монгол улсд бол олон нийтийн санхүүгийн боловсрол гэдэг зүйл бол дутагдж байгаа энэ бол үнэ. Тэгэхээр тэр боловсролыг олгоно гэдэг бол санхүү эдийн засгийн чиглэлийн мэргэжлийн эзэмшдэг хүн болгоны нийгмийн хариуцлага гэж дотроо боддог. Тэр хүн болгон тэр хариуцлагаа өөртөө хүлээгээд хэрвээ энэ мэргэжлийг эзэмшсэн бол би мэргэжилтэд ингэ өмнө чи ингэ зогсож явах хэрэгтэй. Энэ мэргэжлийн талаар зөв мэдээллийг хүргэж явах хэрэгтэй гэдэг хариуцлага хүн байх хэрэгтэй гэж боддог. Тэр хариуцлагаа өөртөө авч байгаа. За тэгвэл олон нийтийн боловсролыг өөрийнхөө чадлынхаа хэрээр ингээд дэмжиж тайлбарлаад ойлголтуудыг зөв болгоод ингээд явах юмсан гэсэн бодлоо. За нөгөө талаас эргээд хүн болгон энэ эдийн засгийн санхүүгийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болоод наацхан өөрийнхөө санхүү мөнгөө гайг удирддаг болоо, зардлаа тооцдог болоо, өөрийнхөө мөнгөө урсгалыг мэддэг болоо, эдийн засгийн өсөлт байдлыг хальт хараад таньдаг болоо.
тэрэндээ зохицуулж яаж би өрхөө ингэж төсөлж явах вэ гэдгийг ойлгодог болоод ингээ эдийн засаг хөрөнгө оруулалтын тухай тодорхой мэдлэгтэй болоход бол Монгол иргэн болгоноос амьдрал тодорхой хэмжээр сайжрах юм болоод гэж боддог. Энэ нь өөрөө эргээд хүн болгонд хэрэгтэй зүйл юм болов гэсэн итгэл үнэмшлэр нэвтрүүлэгч нэг хөтлөөл, номчныг орчуулаад ингээл явдаг зүйл бол байгаа. Түрүүн арай нэг өөр зүйлийг энэ дээр бас хамт ярьлаа. Тэр нь юм гэхэлээ за ингээл COVID-19 гэж ярьдаг, тоо ярьдаг. Энэ юу үнэн байд юм болоо бодлоо гэдэг болоо гэж асуулт харагдчихэв. Энэ бол өөр сэдв баг. Тэрэн дээр яг ийм асуудал угаасаа гардаг. Эдийн засагч хүмүүс хэрвээ тэмэл зүрхий тоог мэдж таадаг юм бол одоо яагаад хямрал гэдэг зүйлийг олоод мэдчихдэг юм бэ? Яагаад хямрал ер нь болчдөг юм бэ? Хоцолоо. Тийм гаргачдаг юм бэ? Өмнө хилчдэг юм бэ гэх тээ. Тэр энэ асуудал яг эдийн засгч нар чинь нэг ийм хүмүүс аахгүй. Тэр хүмүүс бол одоо ирээдүг хардаг хүмүүс ерөөсөө биш. Тэр хүмүүс яадгүй гэхээр одоо эмч шиг ярих юм бол хүний биеийг харж уншилж байгаа аахгүй. За ингэж өглөө энэ босдгоо нөхөр юм байна. Оройн унтаж өгдгөө нөхөр юм байна, тэ. Биеийн хөдөлгөөн муутай юм байна, тэ. Баян суугаа ажил хийдэм байна. Окей, энэ хүн бол яг нурууны өвчтөй болох юм байна. Эрүүл бус байна. Тэр ийм хүн бол энэ өвчнөөсөө болоод магадгүй өмнөхд түүхэн датаа гаргахад 80 наслаа бас орчих юм байна гэж байгаа байхгүй юу. Хүнд очил за та 80 наслах юм шиг байна. Тэгээд хэлчих юм байл та. Тэгэнгүүт нөгөө хүн асуух нь за үгүй бид бол яаж өгөх юм болоо гэдэг. Тэр хүн ирээдүг хардаг хүн биш шүү дээ. Тэр хүн мэдэхгүй байхгүй тий. Гэхдээ би зүгээр нөхцөлж чараа тань шиг хүмүүс 80 наслах юм байна л гэж байгаа болохоос таныг тэзээ тийм өглөөр тэгж өгөх гэж би хэлж чадахгүй шүү дээ тий. Тэгвэл чи ирээдүг таадгүй юм байна шүү дээ. Яг энэ дэр зэрэг гарч ирж байгаа байхгүй. Тэр яг эдийн засгч гэдэг хүн бол илүүтэйгээр судалгаа хийдэг. Нөхцөл байдлыг анализ хийгээд дүгнэлт өгдөг хүн байгаа. Энэсийг идээдүг таадаг ч юм уу тийм байхгүй. Жишээ нь одоо ингээд Австрал том үер болоход Монголын эдийн засгийн төсөж байгаа байхгүй. Тэнд ясангуул Австралид үер боллоо. Австралид үер болонгууд уурхаанууд нь хаагдлаа. Тэгэнгүүт эсхийн зах зээл дээр гинт нүүрсний одоо нийлүүлэлт буураад ингээл асуудал үүсч эрэлтнүүд хэвээр явахад нийлүүлэлт нь буурчих юм бол энэ дэр өөрөө үнэн өсчих. Үнэн өссөнгүүт манай Монголд гол экспортын бүтээгдэхүүн учраас эдийн засаг сайжрах юм. Тэгээ энийг эдийн засагч тааж мэдэхгүй л дээ. Хизээ ээж үер болох юм тий. Одоо жишээ нь эдийн засагч хүн нөгөө хүндээ очиад за та бол 80 наслах юм байна гэж хэлжсэн чи тэр хүнд осолд орчвол яах. Хэлж мэдэхгүй шүү дээ юм тий. Тэрэндээ л адилхан байгаа юм л дээ. Тэгэхээр эдийн засгчид бол судалгаа хийдэг. Тийм л хүн байна. Яс таны Facebook дээр хоёлаа найз тий. Тэгээ таны сүүлд нэг постлсан постн дээр COVID-19-тэй холбоотой юм хямралтай холбоотой байх шиг байсан. Ер нь нөгөө түүхээс хоёлаа суралцуулга ярьжсэн шүү дээ. Испанд бас нэг хямрал болж ирсэн юм байна шүү дээ. Одоо тахал өвчин, цар тахал. Тэгээд ерөнхийдөө тэр өвчин нэрвдээгүй улсууд тэр өвчөнд баг өртсөн улсуудын эдийн засаг маш өсрөнгөө хөгжсөн байдгаа гэдэг нэг тэгжсэн. Энэ яг бол одоо маань тэр бол одоогоор бол хэлэхэд бол бас боломжтой зүйл юм шиг харагдчих тий. Энэ одоо яг гол хүчин зүйлс нь юу гэдэг юм бол энэ зүгээр ийм байгаа. Би зүгээр хэд хэдэн судалгааны ажил уншаад тэнд чинь Америкийн доторх мужуудыг харуулж байгаа. Энэ зөвхөн Испанд байсан тийм өвчин биш л дээ. Нэр нь Испан том уу байхгүй юу? Тэгээд дэлхийд даяар тархсан дэлхийн бараг 3/1 нь энэ томуугаар ирэхэд өвдсөн. Тийм өвчин байгаа юм. Бараг 40-50 сая хүнээс орсон билүү. Яасан гэхээр дэлхийн 1-р дайны дараахан 1-р дайны сүүлээр энэ Spanish flu буюу Испанийн томоо маань нэлээд гарч ирж байгаа. Тэгэнгүүт нөө дайны үеэс учраас тэрийг ингээл яг карантинлаар тогтоон барьж чадаагүй юм бэл. Их үеийн тоо фактч байхгүй гараас алдчихсан. Ингээ нэлээд асуудал үүс. За тэгээ Америкийн мууж болгон дээр өөр тархалттай байсан юм байна. Мэдээж нөгөө нэг Америкийн голлох том одоо мужууд байгаа шүү дээ. Нью-Йорк ч гэдэг юм уу. Энэ бол эдийн засгийн төвчл угаасаа л явна. Яасан ч яриг хүчтэй. Юу ч болсон. Бусад зүгээр ингээд энгийн мужуудыг хараад ингэнгүүт хамгийн бага тархалт явсан мууж дээр сүүлд нь эдийн засгийн өсөлт ирэх үед хамгийн өндөр өсөлтүүд нь харагдсан гэж гарч байгаа байхгүй. Гэдэг нь энэ өвчнөөс улбаалаад эдийн засгийн өсөлт ирсэн гэсэн үг биш юм байна. Дэлхийн 1-р дайны дараахан 1-р дайнаас буцаж ирсэн хүмүүсийн мөнгө төгрөг гэж ингээд эдийн засгт нэмрүүлдэг. Ингээд нөө Америкийн эдийн засгч ахилчгүй 20 он гэдээ би боллоод Америк эдийн засаг өсрөнгөө хөгжөөд л тийм. Тэр энэ хөгжил өсөлт хөгжилт ирэх үед чинь тэр хааныг мужид явнаад тэгэнгүүт тэнд хамгийн их нөгөө нэг юм тархал багтай байсан газруудаар л хүмүүс нь очиж зөөршдөг ч юм уу те ингээл ажил өрнцөө харагдаж байгаа байхгүй. Тэр судалгааны л өрдөн. Тэгэд би эндээс зүгээр ямар таамаг энэ зүгээр л миний таамаг л дэвшүүлсэн гэхэлэр хэрвээ энэ үнэн юм бол
одоо ингээд дэлхийн нөхцөлийг харангууд Азийн улсууд буюу Япон, Солонгос, Хятадгийн улсууд хамгийн бага тархалт явуулаад дуг эндээс эхэлсэн мөртлөө. Тэгэхээр эргээд энэ нөхцөл байдал саарад одоо энэ вирусын тархалт саарад тийм ээ эдийн засгт ирээд магадгүй эерэг өөрчлөлтүүд гараад хязгаар нэгэн цагт өсөлт ирэх юм бол тэр өсөлт нь бол голлож энэ Азийн орнууд байх үедээ капиталын урсгал гэж юм байгаа шүү дээ. Хаана хөрөнгө оруулах вэ гэдгээр дээр капиталын урсгал явж байгаа. Хамгийн тархалт багтаа байсан улсууд руу чиглэх биш үстэй гэдэг. Ийм зүйл хувийн таамаг байсан. Хэрвээ Солонгос, Япон, тэр зам Хятад улсууд руу хөрөнгө оруулалтууд ихсээд тэдний эдийн засгуудад эерэг өөрчлөлт гарах юм бол одоо манайх тэгэл бас хүртэх нэг хэсэг юм болоо та гэж эргээр хараад. Зүгээр л миний таамаг төрд юм байна. Тийм тэр таамагтай ч би санал нийлээ. Магадгүй одоо энэ цар тахал COVID-19 дуусны дараа мэдээж аялал жуулчлал явж л таараа, эдийн засаг явж л таараа, хүн ажилдаа явж л таараа тий. Яг уу одоо нөгөө арга хэмжээ авж байгаа үр дүн бас юунд хүрж байгаа бас ол дамжил гарч ирэх л баг л та. Ер нь бол манай Монгол руу бол аялал жуулчлал бол маш төлхөө болчих юм болж үстэй би хараад байгаа шүү дээ. Магадгүй тэгэл одоо тэгээд аялал жуулч байнгут хүн буудал барих хэрэгтэй юм байна. Ресурс барих хэрэгтэй юм байна. Тэнгүүт бас гадны инвесторууд ирэх юм бэ. Тэ. Нэг юм үг гэдэг шүү дээ. Hope for the best, prepare for the worst буюу хамгийн сайн сайхныг хүсэж өрөөгөөд хамгийн муу муухайд бэлдээл гэдэг байгаа тийм. Тэгэхээр бид нар яг нэг тийм одоо дотор тамиртай гэх хаашаа тэгээ нэг юм гоё юм бодоод гоё болох юм байна боломжлыг олж хараад тэгтээ давхар энэ талаараа бас муу юм болов гэдэг нэг бэлтгэлтэй байх хэрэгтэй шиг байгаа. Тэгээд хоёр талтай ингээл явах хэрэгтэй байх гэж бодож шүү дээ. За. Одоо маа Монгол залуучууд маш чадвартай. Тэгээд одоо бас дэлхийн нийтдээ хөл нийлэн алхахыг бас Монголд гоё бүтээх гэсэн юм сайхан бүтээлч тэмүүл зорилготой байна. Тэгээ ерөнхийдөө мэдээж л эдийн засаг руу бүх юмний л суур үндэс эдийн засагтай холбогдож байгаа. Forex их урж байна. Тэгээд бас хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтыг бас босгох, фанд үүсгэх энэ тал дээр ерөнхийдөө залуучууд маш их байна л да. Тэгээд энэ ном одоо мэдээж энэ хүн бол Times сэтгүүл, Forbes өөр юу лээ? Санд орчихгүй байх юм. Time, Forbes, CIO ерөнхийдөө бол татлагдсан. Өөрийнх нь компани Bridgewater тий. Bridgewater арилжааны компани нь Америкийн топ 5% байгууллага орсон байх чинь. Өөрөө дэлхийн хамгийн нөлөө бүхий гишүүний нэг, эрхмийн нэг. Тэгээд 100 тэрбумтны нэг дэлхийн. Тэгээ ийм гайхалтай хүний номноос энэ залуучууд бас суралцаасаа хөрөнгө оруулалт нэр бол маш гарсан гэж хоёул сайхан ярьсан. Тэгэхээр одоо манай залуучууд маань хөрөнгө оруулалт тал дээр ямар хуу зорилготой, ямар хуу арга хэрэгсэлтэй байх ёстой. Таас энэ номыг орчуулсан болохоор тийм сайн мэдж байгаа болохоор би бас танаас асуучлаа. Ингэж ямар ч байсан энэ хүний хувьд бол бас хөрөнгө оруулалт үнэхээр мундаг зарчмуудтай зах зээлийг харах сайн ухаантай хүн байгаа. Тэр ч утгаараа бас энэ номноос тэр талаас нь олж авах, тэр үнцгийг нь бас тодорхой хэмжээр авах зүйлүүд мэдээж байгаа. Тэр бас суралцах нь зөв. Гэхдээ эргээд зүгээр Монголд яг өнөөдөр Америкийн зах зээл шиг юм уу гэвэл зарцангууд тийм биш л дээ. Арай өөр. Гэхдээ нөгөө талаас ямар заавал гарч ирж ирэхэд дэлхийд даяаршаад Монголоос Америкийн зах руу ордог болчихсон харагдаж байгаа. Энэ зөв. Гэхдээ бид нар энэ Монголоос сууж байгаад Америкийн санхүүгийн зах зээл дээрээс ашиг олно гэдэг бол маш нарийн мэдлэг ур чадвар шаардсан ажил болж юм л доо. Зүгээр хүн болгон очиод л нэг юм бооцоод тавьж байгаа юм шиг бооцоод тавиад хөрөнгө оруулалт хийж ийн гэдэг нэрээр арилжаа хийгээд тэгээ ингээ мөнгө алдчихж байгаа залуучуудаас харагдчих бас тийм. Бүгдээрээ л ингээл Forex гоё юм байна. За ингэж ашиг олчих юм байна. Би өөртөө сүлд боддог байхгүй. Wolf of Wall Street гэх кино ч үзсэн. Нэг тийм кино байгаа. Jordan Belfort энэ брокер залуугийн тухай. Тэгээд тэд ч их нэг шоудаал те. Тэгмэд ямар бодол төрж ийн гэдэг санхүүгийн салбарт ажиллаж зүр дил биш шоу. Балаа авт юм байна. Ингээ буруу хүлээлт суугаад тэгэнгүүтээ амар хялбар мөнгө юм байна гэж бодоод тэгээ ингээд хөрөнгө оруулалтын зах, хөрөнгөний зах руу оруулах юм уу. Тэгээ мөнгө алдчихдаг. Гэтэл тэрэн дээр нь дандаа олон 10 жил ажиллаж ирсэн. Ур чадвартай, Ray Dalio шиг ч юм уу те. Хүмүүс байж байгаа байхгүй. Тэгэхээр сайн судлаа хийх хэрэгтэй. Хэрэв ингээд тодорхой хэмжээгээр хөрөнгөний зах зээл
одоо хөрөнгө оруулалт, валютын зах зээл сонирхоо тэр талаар чиглэлээр ажиллая гэж бодож байгаа. Эхлээд судалгаагаасаа хийгээд сайн зах зээлээ таньдаг болоо. Ур чадвараа нэмэгдүүлсний дараа л оролдох юм гэж би бодлоо. Мэдхтэй болж шүү дээ хийхсэн. Ер нь хөрөнгө оруулалт миний хараад хамгийн ихний зарчим тэр мэдхгүй зүйлээс хол бай гэдэг ийм энгийн зарчим байгаа байхгүй. Тэр мэддэг болсныхаа дараа л ордог. Мэдхгүй зүйл дээр мөнгө хийх шиг хэрэггүй юм байна. Ямар ч гоё өсөлтөөс хамаагүй. Биткойн шүү дээ. Биткойн дээр FOMO гэж ойлголт байгаа байхгүй. Fear of missing out. Тийм хүн өндөр өсөлтөд ингээд зах зээл харангуут ямар гоё юм бэ? Би ороод ашиг хийчихсэн гэж хардаг байхгүй. Байнгын тийм байх. Ойлгоогүй байхгүй өөрөө яагаад өсөж юу нөлөөлт мэдэхгүй те. Тэгэл ингээл гоё санагдаад өөрөө хоцорчих гээд байгаа шиг мэдрэмж аваад те. Уусаа хүн байн хоцорно бүх юмнаас. Байн хоцорно. Тэрийг үлэмжшгүй юм бэл. Гэхдээ мэдлэгтэй болчих юм бол уусаа хаана өсөлтөө, хаана бууралтаа хөвдгийг тодорхой магадлалын хувьтаар мэддэг болж байгаа байхгүй. Тэгээд ингээд дөрөн буюу зарчим байгаа. Тэгэхээр энийг л сайн олж авч иж бас энэ хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг оролдуул зүгээр байхаа гэсэн ийм надад бодлоо. Тэр хүн болго ингээд хялбар мөнгө гэж битээ бодоосай гэж хувьдаа бодоод байгаа юм. Тэр маш зүг багш тийм үү. За өөр номны талаар сонирхолтой зүйл нэг юу байна. Яхаа тэгэл энэ ном орчуулсан. Тэгээ энэ ном маань яхаа борлуулалт хэр байна нэрээ. Тэжгүй. Тэгэл яхаа бид нар чинь бас нэг номоо гоё байлгахыг гээл яхаа энэ ном миний анх орчуулсан ном. Тэгэхээр миний сүүлийн орчуулсан ном байх гэж наатар найдаж байгаа. Би дахиж ном орчуулахгүй. Тэгээд тийм юм чинь хэвлэлтийн бас гоё хийчихье гээл бид нар бас нэлээд тийм чанартай хэвлэл сонгож хийлгэлээ. Миний сонсноор Солонгос. Тийм бид Солонгос хэвлүүлсэн. Тэгэл хөгжилтэй бид нар ч Солонгос хэвлүүлэнгүүт нөө вирус гараад Солонгосыг тухайд чи огцсон асуудал гараад одоо шайг болчихлаа. Тэгээд яг хизээ хэвлэгдчихсэн бэ? Энэ 1-р үлэлт 20 оны 1-р үлэлт. Тийм. Маш ярьж хэвлэгдэж ирсэн. Тэгэл дөндөө ажил болсон. Тийм. Гэхдээ яг хаа эргээд бид нар энэ ном бол бас зах зээлтэй хийж байгаа нэг сайхан бэлэг юм да. Тэгээ олон нийтэд хэрэг болох тэгж бодоод оюуны бас бэлэг байх гэж найдаад гоёор хараал тэгэл дуусгад гаргасан. Хүмүүс түрүүл яг хөө тэгтээ нэг зүгээр ийм зүйлс бодогдож исэн. Хүн болгон зориулсан юм бас би юм биш юм шиг үлээ. Ягаад тэгэхээр одоо бид нар чинь яадгүй гэвэл арай тийм хялбар юм дуртай. Хялбар ойлгогддог. Энгийн тэгтээ агуулга муутай юм бас их сонгодог харагддаг. Тэнгүүд энэ жоохон тийм бодох юмнууд ихтэй. Нэрээ юу вэ? Яагаад тийм бэлээ? Тэгэхээр бодоод нөгөө тэр одоо эвлүүлэг тоглоом эвлүүлээд дуусгаад стори тийм сонирхолтой юм шүү. Хүний бодолгүй тийм өгөөжтэй. Бид их бодох дургуул болж юм л да. Тэр бодох дуртай бол сонирхох хэрэгтэй. Тэгээ хялбар биш юм байлаа. Жохон боддог яадаг юм. Гэхдээ өгөөж өндөртэй. Тийм л ном байлаа. Тэгээ би бас удаан орчуулсан шалтгаан бол ерөөсөө тэр анх би уншиж байхдаа их дутуу уншдаг юм. Хүн чиг сайн дутуу уншдаг юм биш. Гүйлгээд уншдаг юм. Дотор нь санаа орхичд юм байна. Сүүлд нь орчуулсан чинь үг болгоноор нь боддог юм байна. Тэгэхээр амар өөр юм бэл. Их юм бодд юм бэл. Тэгэл яг бас хүмүүсийг үзээсээ хараасаа л гэж бодох юм. Татвар ер нь нэлээд харагдсан. Би бас борлуулалт бас боломжийн байгаа болов гэж бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө залуу үед бас сонирхож байгаа шүү. Зарчим гээд орчихсон. Ажлын зарчим, амьдралын зарчим гээд. Тэгээд одоо миний бодож байгаа бодол, тэр хүний бодож байгаа бодол энэ үр дүн гарцсан амжилттай бизнесийн эрхтэй бодлын зарчимтай хэрхэн нийцэж байна гэдэг талаас бас нэг юм гэп маягаар уусаа гэж бодож байгаа. За тэгээд ерөнхийдөө хоёулынгийн яриа маань энэ хүрээд өндөрлөж байгаа шүү байна. Тэгээд кредит банкны урилгыг хүлээж авч ирсэн явдалд маш их баярлалаа. Тэгээд би бас залуучууд болон сонсогчдоо жил хөдөлмөрсөн 3 Монгол залуугийн эдийн засгийн 3 залуугийн маань намайг бас сонирхон авч уншаарай гэж бас хүсэж байна. Танд бол кредит банк маань үргэлж нээлттэй тий ижлэнийг салбарт ажиллаж байгаа тийм хүмүүс байна. Маш их баярлалаа танд. Та бүхэн ч гэсэн баярлалаа, амжилт хүсье. За танд бас амжилт хүсье.